Хой влог. Би өнөөдөр үнэхээр таарсан дуу сонсогч юм аа тасагч ажиллаж байна. Anyways, өнөөдөр би сонингочин сонирхолтой хоолой иддэг, гоо жимс иддэг влог хийх бодсон юм л да. Тэгээд үдээс хойш нь бол тэгээ хийн гэтээ бичлэгийн хаана орохын сайн мэдэхгүй байна. Тэгээд би зүгээр л өглөөний хоолнд үнэхээр гоё харагддаг хоол. Яг энгийн ололдоо гэтээ хоол бас мөн ч юм уу тий. Тийм бисэн болохоор харуулах гэж бичлэг эхлүүлсэн юм аа. Багетаар тост хийсэн. Тэгээ одоо 3 минутын дараа намайг шинэ подкаст хийхэд дугаарыг бичнэ. Тэрнээс өмнө ямар ч гэсэн хальт идэ. Өсөө бүхэн дэмжих байх. Cheers. Яач томатсын чинь сая. Бишмэн хачсан. Хөөе талхан шалтан чинь жаа гадуур шажнаар болсон болохоор тэгж хэцүү юм байна. Надад л үнэхээр гоё байсан байна. Ханаас чингээ байхгүй. Өгч маань линк явуулж байна. Тэгээ ямар ч гэсэн намайгчтай подкаст хийсэн дараа жимс иддэг влогороо уулзъя. Түр бай. Hi back. За би ямар ч хөсөн намайгчтай бит хоёр шинэ подкастын хадварыг бичлээ. Тэгээд одоо би болохоор зэрэг нөгөө авсан жимснүүдээ идгээд влог өргөжүүлж байна. Тэгчээд ерөнхийдөө подкастаа идэх хаа тэгэл хурдан оруулах гэдэг нь битэрийн ер нь бол хийсэн подкастны хобби ахгүй. Тэгээд тгийг битэр одоо бараг 3 байна уу 4 төвчж байна. Ингээ битсэн чинь нэг бол бичлэг маань усчаад юусе болохгүйсэн. Тэгээд энэ удаагийн бичлэг маань харин тэгэж одоо олон дахин ярьсан гэхэд анх удаага юм шиг бас нөгөө шин мэдээлэлүүд олцсон. Тэгээд амар гоё дугаар болохоор таад үзээрэй. Тэгээд эхлээд би жимснүүдээ харуулчаа. Тэгээд цэвэрлээ. Тэгээд эсгээ гэж бодож байна. Хамгийн гоё жимс нь энэ коконот олсон. Ер нь энд яг хуу коконот гэж байнга байгаад идэх байхгүй. Тэгсэн чинь коконот олоод тэгээд 2 янз байсан. Манай найз хэлсэн болохоор зэрэг энэ амар гоё амттай гэсэн. Тэгээд энэ жимсийн нэрийг санахгүй. Энэ юу нь бол амар гоё жимс гэсэн. Гэтэ би юу нь бол амтдаггүй ч юм уу тийм төрлийн жимсээс хашилтай байхгүй. Тийм болохоор энээс хашилтай гэж магадгүй ямар ч идээд үзье. Гашил хөдлөл хашилтай гэсэн үг. Тэгээд харагдаж болсон таруусаа би таруусаа зүсчээ дотор нь сүү иж идэж үзье гэж бодож байна. Гэтэ хүмүүс уул нь бол хөлдөөж аваад гоё зарим болгож идсэн. Тэр уул нь бол гоё их гэж бодсон. Гэтэ манай хөлдөөгт амар жижиг. Тэгэд нэрс. Тэгэд энийг таруусандаа ээж тэгээд гоё юм хийж эцэцгий. За ямар ч суугаа гэдэг заяа. За амнуудаа зүсэд ирчлээ. Нөгөө шар жимс чинь зүгээр л юу гэдэг вэ? Би нэрээ сандаггүй. Ямар ч англи хэлний cucumber wide өрөөс тэмхэн хүүхэн гэдэг нэртэй юм. Тэгээд ямар ч гэсэн юм боллоо. Тэгээд бидний мэддэг жимс байсан байна. Би таад тарвсаа үзлээ. Явж жигэн ховдын тарвсрал тарвсавж. Яра хальсан орог байхгүй. За эхлээд хэдүүлээ коконотаа. Миний хамгийн хүсэн хүлээсэн коконотаа ууж үзье. Sorry миний хувцсны үлгүүр маань байгаа юм л да. Ямар ч энд юу орох хэсэг нэ? Сорол орох хэсэг нэ. Гэхдээ би яг зүгээр ийшээ соруулаад арчхад баг орчих юм шиг бах юм. Ер нь бол угаасаа заавар дээрээ дарал гэсэн байсан. Тэгээд би таадаг харуулах юм гэлт ингэж тавьж агаад манай өрөөнд намайг дагаад нэг ялаа урууд ирчихжээ. Тэрийг хөөн зайлуулах гаргах чарга байна уу? За ийм кокос токостэй тийш зүйл жоохон. Яасан бол байна. Энэ бас болох хэрэгтэй байна. Нэг хоёр юм байна. Уураж нэг хүн. Хавраад зочлын алхаар хадаас олж амтлын. Яасан бол ясмар байна.
Зүгээр зоолсон шүү. Мовч юм биш үү? Надад өөр тохоо төмөр юм байгаа. Мод хаач. Тайс бас нэг мод байна. 1 minute 37 seconds later. Орцсон. Сайн орцсон цаалцсан шүү. Оо, орцсон. Нөрөл юм байна. Яг коконот гэсэн. Гэтэ жоохон уус юм бид юм болов? Давслаг юмстай. Гой шүү. Ямар ч гэсэн ууж дурсаа хагаалж үзнэ гэж би бодож байна. Тэгтээ нэлээд завхан гэсэн шугайгүй л миний бодлоо модоро хангалттай сайн зохиол орж хуусан баха. Мод гинэ саруулаар энэ юу ингээд юм амар хатуу юм байна. Цэвэрлсэн коконатс. Coconut milk, ингийн milk. Not boyd. Окей, хэдүүлээ одоо нэг амс бидтэй энэ амтыг баргаал төсөөлж ин да. Химээ би энэ жимсний ажил нэгийг санахгүй хаашаа. Миний bad reaction яг уу надад бол энэ бол төмс шиг л амттай байна. Нэжэт нэг бүрэн болоогүй болохоор тийм чихэлэг биш байна. Одоо хэдүүлээ. Тэр нь сүйд цэцгээ. Би сүйтэй хайж уул яг уу манай нөгөө гадаад нэг найз маань жимсний одоо юу гэд снэк гэд сүйтэй устай чихэртэй coconut oilтай тэнгүүтэй үгүй coconut сүйтэй тэгээд янз бүрийн жимснүүд тэгээд цэлцгнүүртэй хойлоод нэг юм хийж өсөхгүй. Тэрийг хараад сүү жимс хойлоод яхан бод гэж бодсон юм. Not bad but not good. Really not good. Айдаж болохоор тэ нэг сахар хэмээгч юм шиг. Одоо ямарсан тарвсандаа нөхөж агаад хэдүүлээ ишин сүү. Сүүгээд жоохон байлгаж чаад унаа. Тарвс бол гоё наа. Яг гэдэг 10 жил орш хэл зангуутай. Это арбуз гэж ярьдаг. Эдгээр юм болохоор зэрэг энэ хурдан чижиж байгаа байхгүй. Манай найз өчтөр бас надад намайг юмс авах үед манай найзт нь ананас авсан байхгүй. Тэгээд фидгүү гэхээр би үгсээ миний нэг хашуулсан. Тэгээд юу нэг чангасаа. Бишэдэлээ бүх юмсаа хайлж үзчихв. Coconut исвэний нэс султал нөгөө савлгаалсан биш болохоор савлсан биш болохоор хасаж хийж болохгүй юм байна. Наны зин шар жимсийг идэх тусгай арга байдаг мэдэгээд тахгүй. Тэгэхээр би нэг сонирхолтой юм хэлж өгөх юм байх гэсэн чинь голоор нь төсөөд өрийг аваад ингээ бөөрөн хөвлж агаад энэ дээрээ босож тавьж идэж болдог. Нэг зүрх хоёртон төсчүүлдэг гэж наа тийм. Яг манай орныг яг махнаас өөр юмгүй гэж боддог байхгүй. Гэтэ үнэлтэй манай орон надлаас их махтай гэхдээ бас арайчтэй. Нэр суусан. Бүх авсан жимсүүдээ нэг өдөр ээж тусгана. Гэхдээ бас тэ арайчтэй жимс яаж ингэж үсэд идчихдэг байгаа шүү. Нэг ингэж 5 нэлэхээ зургийг авчмаар юм байна. Дараа нь эдит хийхэд амар. Юу гоо өгч чинь.
Гэтэ энэ надад нэг гой санагдсангүй coconut-ны суур. Би нойр авсан юм дандаа филж байна. Тэгээ юу яасан? Гэтэ манайс армихгүй тэгээд тодорхой нэг сонирхолтой байхгүй байна уу гэсэн чинь ви арми сонирхолтой зүйл байсан. Тийм сонирхолтой зүйл байхгүйсэн ч зүгээрс. Оо ла ла. Тэ зармуугаа татсан зарм хийж болох гоё тий. Олон нэгэн coconut-ныхаа сүг хийж идэл болон гоё таанч яаж болох байна л та. Соржиж гарч байгаа болохоор яг зүсэж болох л та. Гэтэ I don't want to do that. It's gonna be very hard work. Нүүрлэж хасараад байна. Тэгээд би нэгэнд нүрээ бодсон юм чинь жоо орон алхалт гэдэг юм уу гэж бодож энэ хажууд жишээ гол байгаа. Тэгээд ном аваад гарыг гэхээр гэлгүй маа тийм болохоор iPad аваад влог эдит хийх юм уу? Not bad, but not big difference. Нэг амар ялгаатай биш юм байна уу? Уусаа л ойлгомжтойсэн таад. Сүүн сүгээрээ дэмсээр ерөөсөө нээлж амтдахгүй. Гэтэ миксертэй юм хэл гоёлж магадгүй юм байна. Юу яж халиад амсаар хамгийн тод амттай арам би амар гоё юм амар гоё чихэллэг нэрс авсан шиг байна. Нэрсэн тарамтай гэж байна. Гэтэ эдэрт байсан амтны тадраад гоё юм байна. Гэтэ тушаараа гэж би бол хэлэхгүй. Оронд нь илүү гоё гэж болох уу? Би гэтэ Гутан галлаа өндө дотор нь хийж уур гоёх гэж бодсон. Даанч дэлгүүр хайсан суур. Гэтэ манай дэлгүүр яг хажуухан талдаа би таруулсныхаа үрийг ялгаж хайхахад тэгэхээр залхуун хүн болохоор зэрэг үрийг эзэж байна. Гэтэ цайдтя. Эцэг намайг юм мэдчихсэн бити яриад дотор мохоор гулдаг гэсэн бас түүний манай чи. За та таруулсны үр эзжүүл байгаа хта тэгж боддогс ходоод нургаад тэгээд дотор маань таруулсаа тэгээд дэлбэрээд тийм болчихоо тэгээд тийм анимашн хүрчлээдэг тий. Тэгээд би тэгж боддогс ахгүй ингээд гэхдээ ингээд санамсуугаад би үр эзждэг тэгээд үр эзжсэн шүү дээ яхаа зүгээр байгаа юм бол гээл загнаа амар юм бэл би өстө нэрээ арайчтай таруулсыг дотор ургуулна гээл санаатай залгиж тохиол байхгүй. Тэгээд тэгсэн чинь ер нь бол ургамал хүнч тэр одоо жишээлбэл хүн жирэмслэхээр яадаг вүлээ бүх ингээд эмэгтэй хүний бодис солилцооны бүх процесс хүүхдэн зориулдаг. Тэгээ өөрийгөө хамгаалах тэр бүх механизм зохисдог. Сарын тэмдэг гэсэн ирэхгүй байгаа. Тэр сарын тэмдэгт зориулаад байх тийм миний угаасаа ахин нөгөө жирэмслэх процессын чинь зогсоож байна та. Гэтэ бас нөгөө талаас ингээд чиний физиологийн процесс нь зогсоож байгаа. Тэрнтэй адилхан ургамалч гэсэндээ нөгөө үр жимсээ гаргахын тулд өөртөө байгаа хамгийн шин тэжилтэй болгоно үрдээ өгдөг. Жишээлбэл бас ингээд нөгөө ургамал янз бүрийн орчны таагүй нөхцөл стресстэй нөхцөлд ган ачигтай үед байх юм бол ургамал давжаа ойлгоод ургамал давжаа болоод гэж өндөр ургадаггүй давжаа болонгуудаа цэцгэлээд эхэлдэг. Яагаад гэж нэг гэх юм бол бүх энерги тэгж ургуулж том болж өндөр хүчтэй болохынхаа оронд тэр үр жимшээ цэцгээ өгж үрээ гаргахын тулд тэгдэг. Тэр нь л хозог байгалаар амьд үлдэх чадвар нь. Тэгэхээр яг тэр үед хамаг өөрийнхөө шин дэмжлэг өрлөг өгсөн. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө чаавар гэдэг янз бүрийн сэл гэдэг үр бол ургамлын хамгийн тэжээллэг зүйл байх магадлал ерөнхийдөө өндөр. Гэхдээ яг ямар химийн нэгдлийг илүү авахаас хамаарат алиг нь хавны ялгаатай л да. Гэтэ ерөнхийдөө усны үр эдлэг гэхэд муу зүйл байхгүй. Нэгд хоёр дахь юм бол үр ургадаг нөхцөлж байгаа бидний ингээ хүрээлэн боорчин штэ. Тэнгүүд хөрсөн тустай чихтэй. За хүний биелэр орлоо. Тэнгүүд устдаа чих үнэн ч гэсэндээ тэр хүний ходоодны хүчлэг чанарыг давж гарч ургаж чадах үр бол байхгүй. Тэгэхээр үр бол эдлэгэхэд танд шим тэжээл нь орно. А гэхдээ ходоод нь чурахгүйгээс таны ходоодонд хөрс байхгүй, нар байхгүй, салхи байхгүй. Өвлийн үлгэл байхгүй. Тийм болохоор соёл хол боломжгүй мэлээ шүү.
Гэтэ манай сүү хувьцат компанийн маань янз бүрийн гоё жимстэй ундаа гарахгүй мах та. Жимстэй сүү. Яг хоо шоколадтай үзэлцэнтэй байдаг л та банантай. Харустай содонлээ. Нэрээ Монголд очиод сүү хувьцат компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр оруулах гоё юм янз бүрийн шинэ бүтээгдэхүүн туршиж үзээд. За өнөөдрийн влог ерөнхийдөө иймэрхүү болоо. Хамт жимснүүд идэх гэж буудсан. Коконот бол жоохон филцчлээ. Cheers. Мохо биш ч юм уу? Мэдгүй би яг ямар нэг ойлгохгүй байна. Уугдсан гоё ч юм уу? Тэгээд өнөөдрийн влогт минь хамт байсан баярлаа. Ямар сонирхолтой зүйлсийн талаар ярилмаар, үзүүлмээр, харуулмаар байгаа хэлээрээ янз бүрийн челленж явуул санал болгоорой. Би бас энэ хавийн намайг санал болгосон юм. Энэ хавийн гой газруудад яваад түүх соёлыг нь харуулсан бичлэг бас хий гэж буудаж байгаа. Тэгээд дараа дараагийн влог хүртэл баярлалаа. Нэрээ би дурдлаа байлаа. Дурдаг юм шиг байна. Хэрвээ таад хүсэх юм бол миний блогинг майнд манай Eggheaded Gossips гээд инста хуудас подкаст манай инста хуудас тэгээ миний инста хуудас болох блогинг майндыг маань хүсэл дагаарай. Янз бүрийн гоё зурнууд оруулах болно. Тийм болохоор хэрвээ хүсэх юм бол та дагаарай. Bye.